Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Тус тогтоолыг төр захиргааны 35 байгууллага хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хагас жил тутам үр дүнгээ хилэлцэх зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг. Тэгвэл Улсын хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 4 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр болон ерөнхийлөгчийн тамгын газрын хүнсний төсөл хөтөлбөрийн албанаас зээлийн батлан даалтын санд ажиллалаа. Зээлийн батлан даалтын сангийн хувьд бол Улсын хурлын 36 дугаар тогтоол буюу хүнсний хувьсгалын хүрээнд бол анх эхэлснээс нь одоо хүртэл 32.5 тэрбум төгрөгийн зээлэнд 18.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргацсан. Яг үйл ажиллагаа нь хэвэн явагдаад явж байгаа. Цаашаа хүнсний хувьсгалын үлдэж байгаа 2.5 жилд бол энэ одоо гаргаснаа хэвэн бүр өргөжүүлэх, дээрээс нь нэмж олохоор төлөвлөлөөд ажиллаж байгаа. Мөнгө нөгөө өвчгсийн одоо гаргасан 32 тэрбумаас энэ дайны юм уу энэс илүү дахиж гаргахаар төлөвлөөд их усроо хойрлоод явж байгаа. Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд гайлын ерөнхий газар нь үндсэн чиг үүргийн хүрээнд 3 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Гайлын ерөнхий газар нь дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа танилцууллаа. За бид нар одоо тогтоолын хүрээнд итгэмжлэлийн байгууллагуудаа одоо аль болохоор төлхөө нэмэгдүүлэх гэсэн тийм зорилго одоо төлөвлөлт байсан. За энэ дээр бид нар ер нь хүнсний аюулгүй байдал тал дээр за гайлын итгэмжсэн тээвэрлэгчийг бий болгох хэрэгтэй. Тухайн одоо бараа бүтээгдэхүүнийг одоо шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэх тийм шаардлага байна. За дээрэс нь энэ гайлын одоо баталгаад агуулгах за ингээд импортоор оржсон бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангахын тулд баталгаад агуулгууд, шаардлага хангасан агуулгууд бий болгох шаардлага байна. За хяналтын бүсийн одоо зохион байгуул, логистикийг хөгжүүлэгч гэдэг юм уу. Яг энэ бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхэд одоо нөлөөлөх бусад хүчин зүйлүүдэд бид идэвхжүүлэх шаардлагатай байна. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 4 дахь удаагийн зөвлөлт уулзалтыг огтон тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэх ажил төрийн 35 байгууллагад үргэлжилж байна.